Ноёны бүхний өшөөг сайхан тийм босгоод театр одныг уралдуулаад гоё нээлт боллоо. Та сэтгэлдээ байцааж. За тэглгүй ахаа үнэхээр баяртай байна. За биднээс одоо хүүхэд байхдаа л одоо бүхийн домогтой ийм үлгэр өвшиг юм сонсдог байсан. Түүнийг одоо биднээс судалж яг үнэн бодиттой болохыг нь илрүүлээд одоо ингээд яг бодиттой нэг хөшөөг нь босгоод байж байгаадаа үнэхээр баяртай байна л та. Үнэгүй бүхийн хөшөөг одоо босгоход санаачилсан одоо санхүү ахтаа бас их талархснаа илэрхийлж байна. За мэдээж нутгийн ханд өгсөн нутгийн ард түмэнд их баярлалаа. Энэ зөвхөн Бохтор уугийн Бохтор элхний гэхээс гадна одоо бусад одоо элхний хүмүүс мөн ханд өгсөн байгаа. Тэр хүмүүстэй юуны түрүүнд баяр талархж байгаа илэрхийлье. За бүхийн хөшөө бол биднес бас урт хугацаанд одоо 3-4 сарын туршид бол тасралтгүй ажиллаж түүхийн талаас нь за мөн тэр өөрийнх нь яг үлдчихсэн тэр таргийн талын мэдээллүүдийг бүгдийг цуглуулад ингээд бас номын ажил бас хийсэн байгаа. Тэгээд энэ хөшөө сөндөрлүүлээд цаашдаа бас бүгд холбоотой олон ажлууд хийгдэж бас магадгүй одоо манаас бас усын цолтоо том бүх төрөх байхаа гэж биднээс бас хүсэж мөрөөдөж байгаа. За энэ зөвхөн одоо ингээ бүхийн хөшөө босгох ажлаас гадна түүхийн хувьд бол маш ач холбогдолтой юм бүтээл болсон байгаамаа. За баярлалаа. Таны хувьд бас боловсролын салбарт одоо энэ тариалан нутгийн бас төлөөл болсон залуусын нэгэ. Тэгэхээр өөрийгөө товч танилцуулаад одоо утгагүй одоо маргааш нэгдээс эхэлж байгаа төрөлсөн түүх 100 жилийн өмнөдийг нийт одоо хол ойр байгаа нутгийн ахын дэвс цаасан мэдлэгээ дэвшүүлээч. Тэглгүй ах уу. За би өөрөө физикийн чиглэлээр одоо их сургууль болон дунд сургуульд багшилж байсан одоо физик докторын хүн байгаа. За сүүлийн 5-6 жилд бол бас боловсролын чиглэлийн компани байгуулад ажиллаж байгаа. Яг улсын хэмжээнд төднөөс 400-500 ийм сургууль цэцэрлэгтэй хамтарч ажилладаг ийм байгууллага. Энэ болохоор одоо шимт буюу шинжлэх ухаан, инженерчлэг, математик, технологийн чиглэлийн ийм хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаамаа. За ингээд энэ хөшөө босгож энэ мэдээж 100 жилийн ойн хүрээнд болж байгаа. Тэгээд сумын нийт ард түмэндээ энд ирсэн болоод ирээгүй өөр газар гадаад хоол ойр байгаа одоо ард түмэндээ нутгийн ард түмэнд одоо 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тэгээ сайхан баярлаарай. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.